За бүгдээрээ өнөөдрийг 1-р өдөр гээ. 1-р өдөр даваа гараг байсан гээ. Тэгвэл одоо бүгдээрээ 300 дахь өдөр ямар гараг болохыг олъё. 300 дахь өдөр ямар гараг байх вэ? Эхлээд видео хичээлээ зогсоогоод энэ талаар жоохон бодоод үзээрэй. Эхлээд гаригуудаа энд бичье. Даваа өөрөнгөөр бичье. Даваа, мигмар, лавг, пүрүү, баасан, бэмб, ням. Бидэнд эхний өдөр гараг мэдэгдэж байгаа учраас бид үүнийг ингэж бүглэж болно. 1-р өдөр даваа, 2-р өдөр мигмар, 3-р өдөр лавг, 4, 5, 6, 7. Ингээд үргэлжлээд байна. 8-р өдөр ахаад даваа гараг байна. 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16. Ингээд бичгэл их хэрэгтэй байгааз 16 дахь эсвэл 20 дахь өдөр ямар гараг байхыг мэдхийг хүсвэл эндээс харж болно. Ингэж бичээд харчихна. Гэхдээ энэ арга маань 300 дахь өдрийг олоход тийм их хэрэг болохгүй. 3000 дахь өдөр ямар гарагийг олохыг хүсвэл тэгвэл бид бичлэггүйгээр математик аргаар 300 дахь өдрийг ямар гараг байхыг олох арга байна уу? Энд бичсэн энэ зүйлсээ харвал мөрөөр бичсэн байгаа. Мөр болгонд 7 өдөр байна. Тийм байх ёстой. 7 хоногт 7 гараг байдаг. Тэгвэл хэрэв 16 гэж өгөгдвөл ингэж бичилгүйгээр 16 дахь өдөр мигмар гараг гэдгийг мэдэх арга байна уу? Үүнийг бодох нэг арга бол магадгүй та нар ч ингэж батсан бах. 16-г 7 хуваана. Тэгвэл 16-гийн өмнө хэдэн ийм мөр байхыг харуулна. Хэдэн мөр өмнө нь байгааг харуулна. 16-г 7 хуваахад 2 гарна. 16-аас өмнө 2 мөр байна. 7 16-д 2 удаа багтана. Ингээд үлдэгдэл гарна. 16-г 7 хуваахад хэд үлдэх вүлээ? 16-г 7 хуваахад 2 ногдно. 2 7 14 ингээд 2 үлдэнэ. Гэхдээ бид хуваахдаа энэ үлдэгдэл 2-ын тухай илүү сонирхож байна. Ер нь бол бид их хвчлэн хэдэн удаа ногдож байгааг нь сонирхдаг. Одоо харин бидэнд үлдэгдэл нь сонирхолтой байна. Яагаад гэвэл үлдэгдэл нь ногдсон 2 нь 7 хэдэн удаа 16-д багтахыг буюу 16-гийн өмнө хэдэн мөр байгааг заана. Харин үлдэгдэл нь 16 тэр мөрний хаана байгааг нь заана. 16 2 үлдэгдэлтэй гарна. Тиймээс 16 3 дахь мөрийн эхнийх нь биш 2 дахь нь гэсэн үг. Тиймээс мигмар гараг байна. Мигмар гараг бол 2 дахь өдөр шүү дээ. Та нар юу гэж бодож байгааг багш нь тааж байна. Байнга ингэж бодож болох уу гэж бодож байна. Тэгвэл бүгдээрээ өөр хэдэн жишээн дээр бодож үзье. 25 дахь өдрийг олъё. Тэгэхээр 25-ыг 7-д хуваая. Бодоод үзье. Дээш нь зай гаргаадах юм. 7 25-д хэдэн удаа багтах билээ? 3 удаа. 3 7 21. 4 үлдэнэ. За харцгаая. Үүнд үндслэн ингэж бичье. 25-ыг 7-д хуваагаад 3 ногдож 4 үлдэнэ. 3 үлдэгдэл 4. Үүнд үндслээд бодох юм бол ийм бичлэг дээр 25-ийн өмнө 7-гийн 3 мөр байх ёстой. Ингээд 25 нь байгаа мөрийнхөө 4-т байх ёстой. Хэрэв мөрөндөө 4-т нь байвал пүрэв гараг байх ёстой. Тиймээс бидний хийсэн саяны тооцоогоор 25 дахь өдөр пүрэв гараг байх ёстой. Үнэн байна уу үзье? Үргэлжлүүлээд 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25 гэд бичье. Үнэхээр пүрэв гараг байна. Үнэхээр аргагүй байгааз 25-аас өмнө 7-7-оор мөртүүд битүү байна. Тэгээд дараагийн мөрөндөө 4 дахь бичлэг нь байна. Яагаад гэвэл үлдэгдэл 4 байна. 1, 2, 3, 4. Пүрэв гараг байх нэ. Одоо бид бодлогоо бодож чадах боллоо. 300 дахь өдөр ямар гараг байх вэ? 300-г 7-д хуваагаад үзье. 7 30-д 4 удаа багтана. 4 7 28. Хасаад 2 гарна. Тгийг буулгана. 7 20-д 2 удаа багтана. 2 7 14. Ингээд үлдэгдэл гарна. Одоо бид үлдэгдлийн талаар илүү их сонирхож байгаа. 20-аас 14-ыг хасаад 6. Тэгэхээр үлдэгдэл 6 гарна. Тэгэхээр ямар гараг байх вэ гэж бодох юм бол мөрөндөө 6 дахь бичлэг нь байх болно.
6 дахь багнанд байна гэсэн үг. Үүнээс дээш 42 мөр байна. Гэхдээ бид мөрөндөө хиддэг бичлэг болохыг сонирхож байгаа. Тиймээс 300 дахь өдөр 7 хоногийн 6 дахь өдөр байна. Бидний бичсэн дарааллаар бямб гараг байх нэ.